төсвийн тодтолын ирэмбийн асуудлыг ярьдсан юм гэж бодоод байна. Ер нь яаж ирэмбэлсэн юм бэ нэгт? Яаж ирэмбэлсэн? Хэрэгтэй зүйлүүдээ эхэндээ тавьсан юм уу? Зүгээр тодтол ихж ах зүгээр яг за энэ хэдийг оруулчихъя гэж ирэмбэлсэн юм уу? Би нэг юм ороогүй болохоор гайхаад бүр хэлмээр санагдаад микрофон шүүрээд авчлаа л. Одоо жишээлбэл хаан дүүргэн маань 2020 онд гэхэд 187 мянган хүнтэй байсан. Хаан дүүрг өөрөө. Одоо тэгэхэд 327 мянган хүнтэй 330 орж гарч байгаатай бараг 350 мянган хүн байгаад байна. Хаан дүүрэгт. За энэ хаан дүүргийн шугам шүлжээний асуудал бол хэрэг сэтэрсэн. Үнэхээр хүндэрсэн. Тэр тусмаа яг энэ яарамгийн асуудал. Одоо сая энэ цагаан ногоон сар боллоо. Дөнгөж сайхан өнгөрөөд байлаа. Буян тухайгаас одоо ийшээ татсан одоо нисхийн цэвэрлэх байгууламжууд татсан шугамны одоо 6.7 тэрбум төгрөг. Аль дээрээс хойш л өглөө. Ерөөсөө одоо ингээд орохгүй, ирмэлэгдэхгүй байгаад ах шиг байна. За эн чинь одоо нэлээд хэдэн удаа сая энэ цагаан сараарч одоо халиллаа штэ. Хос шугам байхыг нэг шугамаар явуулсан. Гэхдээ эн чинь одоо 5 жилийн дотор л бүхэл бүтэн хүн ам нь даабалтчаад байгаа шүү дээ. Цаашлаад энэ ч орон сууц одоо маш их баригдах чинь. Тэгэхээр бид нэр төсвийн тодтол хийж байгаа юм бол нэг шаардлагатай хэрэгтэй зүйл дээрээ ач холбогдлоо гэж умаар санагдаад байна. Тэгээ энэ дээр нэг асуулт хамаар байна. Тэгээд би асуултыг хэлснийхэн дараа дараагийнхаа бас юмыг ярьдсан юм уу гэж бодоод байгаа даа л да. Энэ буян тухай одоо өргөх ноцос станцтай одоо 400 м одоо шугамыг яагаад оруулахгүй байгаа юм бэ? Үүнээс ч болоод том асуудлууд дараа нь гарч ирдэг. Хүний одоо эрдэнэ тамжи гэсэн өргөдөх магадaltaй болчиход байна шүү дээ. Сая баргалжил 0 дотор хүмүүс одоо гүйлээ шүү дээ. Баахан л халиа гарлаа шүү дээ тэндгүү. Ярмаг дээр чинь 187 мянган хүн ирсэн байж шүү дээ. 20 оны одоо тэр жигтэй хүмүүс тэр жигтэй ирсэн байна шүү дээ. Тэг энэ дээр хариулах юм байна уу? Төсвийн өөрчлөлтийг сая 34.2.2 буюу урдсан тооцох боломжгүй нөхцөл байдлаас төсвийн орлого буурах зарлага нэмэгдэж орон нутгийн төсөв алдагдaltaй болох нөхцөл бий байдал болсон гэдэг заалтын дагуу хамгийн гол нь болохоор копийн энэ жил Монгол улс олон улсын одоо энэ цөлжтийн тухай олон улсын конвенцийг бол зохион байгуулна. Үүнтэй холбогдлолтойгоор 70.1 тэрбумыг бол нийслэл шийдвэрлэх ийм ажлын хэсгийн даргын үндэсний хорооны даргын ийм захирамжийн дагуу нийслэлийн төсөвт бол гол нөхцөлд тодтол оруулж байгаа. За хөрөнгө оруулалт дээр тавьж байгаа бол зардлуудын 90 ач холбогдлын хувьд хэрэгжээд ажлын үр дүн 60-70% хүрчээд төслүүд нь бол татагдсан улсын төсөвтөр явж исэн ажлууд мөн 90% гэвэл яаралтай одоо дуусах шаардлагатай барилгын ажил үлдэгдэл санхүүжилтийн үлдсэн ийм ажлуудыг бол 90% бол оруулсан. За төрхүү төлөөлөгчийн саяны хэлж байгаа шугам хоолой юу 90% бол орох шаардлагатай. Гэхдээ хууль заасны дагуу энэ өвлийн үйлрэл инженер хангамжийн шугам шүлжээн дээр доголд дүүсэн тохиолдол дээр бол засаг даргын юм уу захирагчийн ажлын албаны Улаанбаатарын менежерийн нөөц хөрөнгөөс бол эдгээр зардлыг бол шийдвэрлээд явах боломжтой байж байгаа. Тэгээд бүлгийн урал бусад юмнууд дээр ярилцж байгаад бол саяны асуудлыг бол шийдвэрлээд явъя. Бид нар ч одоо энэ чинь намрал өгсөн шүү дээ. Бүр түрүү жилээс хойш явж байгаа шүү дээ. Юм уу ерөөсөө бид нар урьдчилж харахгүй байна. Одоо жишээлбэл одоо энэ туулныг эхэлсэн. Сая Усуугийн удирдах газар туулныг 2 км-ийг явуулсан. 2010 оноос хойш туулныг 20 см ч яваагүй байсныг сая өвлийн үйлрэлд бид нар 2 км-ийг явуулчлаа. Одоо 3 сарын 1-ээс эхлэх чинь. Туулныг юу вэ гэхээр шинэ цэвэрлэх байгууламж орж байгаа. Хамгийн одоо гол одоо судас шугам 2007 оноос хойш туулныг эхэлсэн. Бид нар хийж дуусгаагүй. Зүгээр л жил бүр төсөв дээр мөнгөний тавьж данхааруулж явж ирснийг сая суг руу шилжүүлж ингээ шийдсэн. Юмыг хийгээд өгөхөөр цаашаа хэрэгжүүлэхгүй байна л гэж би хэлээд байгаа. Төсвийг одоо ингээд 90 дараатаа ингээ явуулж амаар байна. Яг туулны коллекторын асуудлыг ярьж байна бас зөв. Туулны коллекторын ажлын хэсгийг би өөрөө ахалж ажиллаж байгаа. За барилга хөгжлийн төв дээр магадлагдахгүй
материал магадлагдахгүй удасны улмаас бол туулны коллекторын ажил бол тодорхой хэмжээнд бол удааширсан. За туулны коллекторын ажлыг бол дуусгахад Улаанбаатар хотын хэмжээнд одоо бусад дэд бүтцүүд Улаанбаатар төмөр зам болон дулаан хангамж, цахилгаан түгээх байгууллагууд болон бусад гүүрнүүдийн давхцлуудтай трассыг бол шийдвэрлэх шаардлагатай байж байгаа. За ажлын зургийг бол ойрын 2 сарын хугацаанд бол дуусгад эцэслэж төсвийг дахин магадлахаар бол ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр бас төрхүү дарагтай санал нийлж байгаа Улаанбаатар хотын ач холбогдолтой юм чухал төслүүдэд орон нутгийн өмчт байгууллагууд руу шилжүүлээд асуудлуудыг бол шийдээд ингээ олон жил гацсан төслүүд бол бүгдийг нь бол хөдөлгөөд явж байгаа гэж хэлье. За баярлалаа. Би өгөөд дуусгачих гэж бодож чинь зүгээр. Туул 10 сарын 15-нд сая ихэлсэн. Бүх юм хийгээд ирсэн. Тэгээд энэ 10 сарын 15-нд ирэхэд туулын тараас дээр одоо жишээлбэл энэ ерөнхийлөгөөний газар дээрс барилга байшин барих зөвшөөрөл өгсөн байх юм. Тэгээ одоо барилгаа бариад 2-3 сар болж гацаацсан бид нар зогсооцсон. Би энэ дээр ерөнхий архитектороос асуумаар байгаа. Ямар учраас ийм санаатай юм уу санамсаргүй үйл гаргаад байдгүй одоо асуумаар байна. Тэг ерхий архитектор байгуул би одоо энэ үгнүүдэд дуусгаад нэг мөр ярьчмаар байна. Тэг ерхий архитектор байна уу? Сөхөө бол ерхийлөгөөний газраас хүмүүс байна. Надад тэр одоо юу маягаар одоо хариулах одоо сонирм биш ч даваадлаа дарга. Яг миний асуултанд онж хариулахгүй шүү дээ бас. Тийм байгаа болохоор энийг хэлмээр байгаа даа. Одоо жишээлбэл сая энэ буян тухай одоо тэр 400-ийн хос шугам дээр одоо тэр нэг айл одоо бас барьцсан л байж. Байшингаа наашаа сунгаад барьцсан. Тарасын зураг нь аль хэзээ хийгдсэн шүү дээ. 2-3 жилийн өмнө хийгдсэн. Төсвөө нь аль хэзээ хийгдсэн 6.7 тэрбум байл. Тэгээ энийг чинь мандаг хүмүүс нь одоо яага хийхгүй байгаа юм байжлаа. Цаана иргэд тохироод байна шүү дээ. Бохирчин ил гараад ирэх юм бол яах юм? Хүн амьтны хүүхдүүдээ одоо би хаана өвдөд ирвэл хэн хариуцлага нь хүлээх юм? Тинчээ бохир дунд чи ажиллаж байгаа хүмүүс амь насны эрсдүүд хэн хариуцлага нь хүлээх юм? Явуулаагүй гэдэг утгаараа энэ хүмүүс ч одоо хариуцлага хүлээхгүй зүгээр одоо юу гэдэг одоо айгуул доор нь юм бичээ сууж шít. Яг л нөхцөл байдал чи ийм байгаад байна шít. Тэгээ энэ бүгдийг л асуух гэсэн хүмүүс ч байхгүй байгаа шít. Даваадлаа дарга энэ төр бол сайн явуулж байгаа. Мэдээж орон нутгийн одоо байгууллагаа тэр асуудлуудыг өгөө шийдүүлээд доод хүмүүс нь ажиллахгүй шүү дээ тэгвэл. Ажил ихлээ явж байхад даалгаврыг баталж өгөөд байшин бариулна гэдэг чи юу гэсэн үг юм? Энд чи ариун явдал муу юм уу биш юм уу? Тэгээ янз бүрийн хүн амьтнаар одоо наа тараас чи өөрчилж болохгүй гэхээр өөрчлүүлье гэж доотлол дээдлгүй хүмүүс нь яриа л байдаг. Ийм зарчимгүй юмнууд байна штэ энэ ч. Садаа болж байгаа юмнууд. Анх захирчийн ажлын албатай тараасаа тохироод өнгөрсөн жил 2-3 удаа өөрчилсөн юм билээ. Тэгээ сүүлийн байдлаар 2024 оны 10 сард эцэлж тараасаа өгсөн. Дахиад 25 оны 6 сард дахиад өөрчилсөн тараасаа. Тэгээ одоо яг эцсийн байдлаар шийдэг үеж яхад нь манай байгууллагаас одоо грин нэг компанид архитектор төлөвлөлт надад өгсөн. Гэхдээ ажил техник зөвшөөрөл болон загвар зураг батлаг баг.